За одоо болохоор би Сингапурт ирсэн явж байна. Тэгээд Сингапурт ирье гэж айгүй олон жил ботсон. Гэтэ яг ингэж ирнэ гэж ерөөсөө төсөөлөөгүй юм байна. Би Энтекийн Бангалор гэдэг хот руу нисэж байгаа өнөөрөө. Тэгээд транзит хийхдээ билет авахдаа ягаад чинь Сингапураар дайруулж аваад Японоос Шанхай, Шанхайгаас Сингапур, Сингапураас Бангалор гэдэг айгүй олон ингээд дамжин нисэж байгаа. Гэтэ хамгийн гоё юм нь би Сингапурт ингээд нэг өдөр бүтэн байгаа байхгүй юу. Тийм учраас ингээд бүх юмыг үзэж чадахгүй ч гэсэн яг өөрийнхөө хүссэн юмнуудыг бол үзчихнэ гэж бодож байна. Тэгээд айгүй олон жил Сингапур явах юмсан гэж айгүй боддог гэсэн. Гэтэ ер нь ингээд нэг сонин юм аа ингээд Японд байжгаад өөр газар ирэхээр нэг яахтар тийм одоо юу гэдэг сонин содон санагдхаа байж тийм юм. Тэр нь жоохон гонхтой заяа. Тэгтээ Сингапур болохоор нэг Аз, Европ хоёрыг холцсон юм шиг газар юм. Надад бол тийж мэдрэгдчихэв. Эхний ээлжинд. Тэгээд ямар ч байсан ганцаараа алхах чинь өглөө би 5 цагт буусан. Тэгээд жоохон нүр амаа янзлаад буцаа солилцоод одоо ингээд нөгөө нэг арслангийн толгой зураг авах болохгүй явж байна. Тэгээд айгуу гоё дулаахан байна. Би ч одоо бараг Тэг Грацаас ирсэн хүн. Гэхдээ Сингапур бол надад таалагдчихж байна. Тэрийг хараад өстой гоё юм. За алдартай нөгөө арслангийн толгой байна. Тэгээд Марина Бэй Санд. За дараа ирэхдээ энд бууж хотелд нь пүүлд нь орж үзье гэж бодож байна. Гоё нар мандж байгаа. Гоё парктэй байна. Бэмэр гоё яна. Заинаар ер нь аль жоохон засварт орсон юм байна. Garden үзгээд ирсэн чинь жоохон засвартай ахсан байна. Өвлийн улсад нэг тийм нэг гоё өнгөлөг бол биш юм байна Сингапур. Ямар ч зүйл. Замяас ямар ч байсан миний төсөөлснөөс жоохон өөр юм байна. Тэвэйла. Тохиом болохоор гоё. Гадар бахан явж байгаа онгоцны бодол дээр цагаасаа нэлээд их хүрэж ирсэн. Одоо бараг 4 болж байна. Миний нислэг болохоор орой 8-аас байгаа. Тэгээд ягаад ирсэн бэ гэхээр нэгдүгээр би нэг юм хавтгай болтой буцсан өмссөн байхгүй юу? Бас зурган дээр дандаа нөгөө нэг аяллаа хувцсандаа би ингээд жоохон өөртөө дуртай юм өмсчихдэг. Тэгэн гол ингээд сүлд зураг гаргахаар айгу уурстай юм нэг жаахгүй. Тэгээ энэ удаадаа ингэ гэсэн чинь баран хөл цэврүүтчих шиг болсон. Тэгээд ядраад өглөө 4 өнгөрөөж буусан болохоор ядраад тэгээд энд ирээд жоохон онгоцны бодол ийм гоё юм чинь ойр тойрондоо алхахыг гэж бодоод тэгээд ирлээ. Би сая Chinatown, Little India гэсэн газруудаар орсон. Тэгээд тэд нар нь ерөнхийдөө shopping mall тэгээд Chinatown дээр болохоор амар гоё буддын сүм байдаг юм байна. Тэгээд нөгөө бүхэн машин ринсэл буюу одоо биеийнх нь нэг хэсэг болох шүдэн одоо залардаг нэг шүдэн заларсан тийм сүм байдаг юм байна. Би тэрийг ерөөсөө мэдээгүй. Тэгээд Chinatown дээр очиж яах мэдлээ. Өчтөр айгуу гоё ингээд ороогоод яасан чинь ингээд ороолт нь гисцэн. Тэг өглөө угаасаа энэ онгоцны бодол дээр юу олохгүй. Нэглэгч олохгүй болохоор тэгээд ороосонгүй. Ямар ч байсан нөгөө доор хугацаас лагэж $27 болсон том цүнхээ үр гүчээ үлдээгээд тэг би сая шунтаад дээр нөгөө бэдингээс 2 дүүдээ цүнх авсан байхгүй юу. Тэг эдний энэ брендийн нэрийг би хэлж чадахгүй. Puch ойлоо. Энэ брендийн айгу юмнууд нь хэмхэм идэг штэ. Тэгээд өөртөө нэг юм жижигхэн үрдэг цүнх авъя да гэж бодоод ирсэн. Тэгээ би уул нэг цүнхтэй юм. Тэгээд тэрийгээ болоод энэ цүнхийг бас аваад шуналтаад тэгээд явж ийн.
Ямар ч гэсэн айгүй харьцаал нэмэгдээд байна уу?